Чаг. Дэврүү монголчуудад дэлхийн дэвжээ хэрэгтэй. Төв Азийн нутагт тэнгэрээс төмөр морин цэрэг бууж ирж одоо дэлхийн ертөнцийг жаргалтайгаар хаанчлах болно. Азийн цээжнээс аянга цахилгаан мэт нүргэлэн давтлахтан ертөнцийн нөгөө хязгаарт нэргэлэн хүрч өрн дорныг чичрүүлэн дагжуулан дэлхий дахныг төвшөтгөн тахиулдаг монголчуудад оюун эрдэнэ Нямбаатар мэтийн урвагчид дэндүү жижигдэнэ. Тэдний догшин хаан ахин төрснөөр дэлхийн дайн ямар нэгэн хоёр улсын хооронд дайн болоход төмөр зам, банк холбоог нь эзэлдэг. Энийг эзлүүлэхгүй гэж хамгаалдаг, тулалддаг, үхэддэг, үргэлддэг. Өнөөдөр манайх зүгээр л өгж байгаа байхгүй. За ер нь бид нар экспорт нэг гарттай шүү дээ хашаас байна. Энэ гарцаа бид нарын хувьд одоо ойрын ирээдүйд 4 болгон гэдэг ийм одоо чиглэлийг хийгдээд тэр баялаг тодорхой хугацааны дараа дуусна. Тэгэхээр юу л төнөх үлдэн төмөр зам бол. Тэгээд тэр газар нь ажилтдаг Чайна 5 нь өс. энэ бодлогыг чинь гаднаас зохион байгуулдаг юм шүү. Гаднаас гэдэг нь хаанаас? Ерөнхий сайд оюун эрдэнэ энэ оны 2 дугаар сард бүгд нарийн хятадаар улсад ажил хийж 14 жил гацсан гашуун Сүхбаатарын төмөр замын хэл холболтын цэгийг бүгд нарийн хятадаар улсын талтай тохиролцсон юм. Энэ уул уурхайн салбарынхаа бараа бүтээгдэхүүнийг боомтоор яавал ахиу их хэмжээгээр бид нар гаргах вэ? Тэгвэл бидний хамгийн том бодлого зорилт юм байна гэдгийг энэ удаагийн шин сэргэлтийн бодлогоор тодорхойлж өгсөн. Тэгэхээр 20-30 жилийн дараах юм бид нар харж ярих хэрэгтэй. Тэгэхээр бид нар цаашид өөрсдийн мөнгө олдог үндсэн бараа бүтээгдэхүүн л энэ удаадаа уул уурхайн салбар юм байна. түүний 80% нь нүрс. Гэхдээ хүүхдүүдээ ирээдүг бодлоо. Бид тэгээ үр хүүхдээ хончин болох ёстой юм. Яг өнөөдрийн өдөр биднэрт мөнгө олох хамгийн энгийн наад захын арга бол нүрсөө хөдөлтгөл асуудал шүү. Би ойлгохгүй. Энэ бооны нохоо нутагт юу ярьд? Улс орны худалдсан нэг новшнууд л сууж байна. Энэ монголчууд чинь тэнэг юм шиг царайлж байгаад айгүй эвгүй улсууд шүү. Тэ? Ёстой гал дээр шараад ичиж мэдэх баг шүү. Ингээд эх орны нэмэс хүүтгээд ингээд дуусаад эхлэх юм бол Монгол залуучууд зүгээр ар суухгүй. Төвдүүд чиг өөрсдөө зулын гол болгоод шатаадаг тийм усуд биш. Гэхдээ монголчууд жижиг тулаандч арагшаан ухран зүгтах мэт уран мэхийг хэрэглэн баг хүчээр том ялалтыг байгуулдаг. Арвт болон аянгасан нэрхтэн толгой эсгэн дайсны гүн рүү цөмрөн орж улмаар дайсны цөм хүчийг араасаа дагуулan сүүл авчин зүгтах мэт давтахтан дайн төөрцөглөх муу эрсийг дараагийн хүчинтэй хүлээлгэж өгдөг. Ингээд зуут болон зүрхэнд нь нэргэхтэн дайсны хүчийг магад сайн сааруулсны эцэст мөн л сүүл хавчин зогтох мэт уран мөхийг хэрэглэн арагшаан давтлагтан дайн төөрцөглөх муу эрсийг араасаа дагуулan дараагийн хүчинтэй хүлээлгэж өгдөг. Ингээд мянгат болон мөргөлд нь нэргэж маш бага хүчээр том ялалтыг байгуулдаг эцэст нь төмт болон тэнгэрээр нэргэхтэн дайсны сүр хүч сүнс сүлд бүгдийг байхгүй болгосны эцэст баатарлаг монголчуудын эрен үеийг эхлүүлдэг. 13 дугаар зуунд Бурхан халдуун дээр эзэн хаан монголчуудын мандан бадрах дэвшин дээрлэх үүд хаалгыг нээсэн бол 21 дугаар зуунд монгол залуучууд дэлхийн бүх хаалгыг онгойлгоод өглөө. Одоо биднэрт тэр 13 дугаар зуунд байсан өөрийнхөө тэр Чингисийн төрийг Монголд байгуулах залуучууд нь өөртөө бэлэн байж. Одоо энэ чинь байгуулж байгаа цаг байхгүй юу? Байгуулж байгаа цаг. Юу байгуулах уу гэж байгаа юм биш.
Тиймээс үнний хүч, зөвийн хүч, Тэнгэрийн зарилгын хүчийг ташууруулган далайгаад давталсан байхад ялалт манай талд магад ирэхэн дамжиггүй хэмээн маш их итгэлтэйгээр Монгол залуус бар жилийн баяр наадмын өмнө сүүлчийн шийдвэрлэх тулаандан орсон байдаг. За ингээд Монгол улсын тусгаар тогтнолын төлөө тий монголчууд бүгд ташуураа барьж байна. Энэ ташуур нь өөрөө үнний хүч оршиж байгаа. Тий зөвийн хүч оршиж байгаа. Тэгээд эцэг өвгдөөс уламжиж ирсэн тэр Тэнгэрийн зарлиг оршиж байгаа. Үнэхээр ч үнний хүчийг харуулж ард түмнийхэн хайр хүндлэлийг хүлээсэн бол дараагийн давших хүч нь бэлэн байж улмаар бар жилийн эцсээр Монгол залуус зөвийн хүчийг ертөнц даяарт харуулж нүүдэлчид зөвхөн өндөр ёс суртахуй өгөөмөр энэрэнгүй сэтгэлээр дэлхийн ертөнцийг төвшөтгөн тохиолдгийг энэ удаадч мөн дэлхийд дахин та сануулсан. Ийм амар дөрмжлэг авт тусмаа залуучууд бидэнд хурцлж байна таанууд. Одоо таануудтай үзнэ. Яаж үзнэ гэж зэвсэг бариад урдаач босохгүй. Оюун ухаанаараа үзнэ. Жинхэнэ оюун ухаанаараа тэнцэн энэний ард гарч чадахгүй би шорон дөмөдөө мэдэрч байна. Харин энэний ард гараад ялчаад би энэ өдрөгөө дээшээ өргөмөр байна. Тийм үстэй манайхаа. Таанууд одоо энэ ард иргэдэд таанууд хамгаал. Би өнөөдөр ард иргэдтэй өөрийн энэ бие зориулж энэ бие ард иргэдэд тушааж байна. Би сайн дураараа хогж өгүүлж байгаа. Харин манайхан бүгдээрээ сайн дураараа байна. Яг ингээ хогоо өгөөчгээ гоогаа явж байгаа хүмүүс байна. Хоод идээчгээд харин тэгээ сайхан байна шүү дээ. Эдгээр юу аач би чадвараа тусуулъя л дөө. Яаж тэр чаддгүй магад эдгээр хогож өгүүлээ. Яасан сайхан. Гоё юм. Сайхан байна манай монголчууд гоё тэмцдэг юм байна. За урсаа авах гэж залуус дамжилт гэсэн. Гоё надад сайхан байна. Ингээд эцэст нь Тэнгэрийн зарилгын тэнцэшгүй хүчийг Монголын хайрлж мэддэггүй оюун эрдэнэ Нямбаатар мэтийн урагчдад харуулах цаг нь иржээ. Тийм ээ. Монголчууд зөвхөн Тэнгэрийн зарилгын дор л нэгддэг. Тэнгэр бурхан сахиусан нарын зарилгийг айлтгая. Өнөл хүндээ мөнхө тэнгэр хамгийн дээд мөнхө тэнгэр хүндэл хүндээ мөнхө тэнгэр эрдийн дээд 99 тэнгэр хорлоанжик эрлэг номон хаан буюу их харцоожоо эрлэг номон хаан буюу гөгцоожоо эрлэг номон хаан буюу улаан жоожоо эрлэг номон хаан буюу шар жоожоо эрлэг номон хаан буюу цагаан жоожоо юмтай ямандаг 다단다운 하르막걸 고릉 하르 따라가치르완 고충저가 다 하르뜸 찍고 고충 하이르다고 다 하르손데 하르만처 하르따르 하르담딘승 이가저띠 매여금 돌딱 하르땀물그로 어쟁 흔댕글 하우랭 흔댕글 나론증 오떡 아루자 오떡 나움받던 주나 오다야뜸 오다연문득 오다안점수릉 오다안빅 맹금메트르장으라스크 샤이시 곰브 남스라 참브 하영카르와 산스랭 곧 단든더르득 짱갓 더니간드 어런데 어쩌르따르 삼부자르네리그뜬닥 나라쯧 어윈다 검부구루 어스르짜마 뚱끄르 노안잡보 에라만다 시투 오단감물구루 손에 흔댕글 왔등매등 대대와떡 대웅구르흠 워흠박스 법정과와 직짓 엉글 타왕한부유 군가 다닥 허른내근다르 자가시kur 숫그르넘스라 자가만ጭır 자가안demcik Urgul, Bundhorl, Unsambo, Sindam, Manal, Samangugum, Sind,
죽들은 남질 정크라 짤보 고증삼 자만 전부도로 마든 만들기 여덕성계간 아름적인 burxtot namingli singit tudodun tumuru vartidin varsarin varötür vartsaktirch zun tsagi muhnig tarharnigsin taun barın hanas tegdilsin hayrgültte akıma tozgatı humburt sonurtoshan delhirtimtsider harmu sınata humusin хортмуул хэрэгсэн гитэрч хэмжээ газгааргүй туйлд хөрсөн учир аргагүй хүнд бид энэхүү зарилгыг гаргаж байна. Өнгөрсөн үеэс өнөөдрийн усан барчлыг хүртэл хугацаанд нь тэгдэлхийн аль улс үндэстэн сайн үйл хийж аль нь муу хийж ирснийг бид харж саамуугийн дэнслэн ядг салгасаар байна. Ах トゥ Орос болон Монгол улсын газар нутагт байгалийн баялагт хязгааргүй шунсан өмнө зүгийн өмхийлэгтэн баруун зүгийн харилэгтэн улсуудаас Орос Монгол үндэстэн болон дэлхийн хүндрэлтнийг устгах зорилгоор дэлхийн хүндрэлтний эцэг болсон Монгол үндэстний язгуур эрх ашиг уян заяаны эсрэг элдв хортмуул хараадын жагтаг удаатра уулнаар хийсээр ирсэн ба үүнийг нь хийсэн, үйлдсэн, хамтсан, тусалсан, дэмжсэн, уруу татагдсан, болон татагдсан мөн одоо ч үүнийг үргэлжлүүлж өмхийлэгтэн, харилэгтэн тэднийг нь хамжигт, хамсаатан хүмбүрийг нас хүүс, зоос, мөнгө, хөрөнчнээтэй ген исүлэр галцсан есүмээр нь хартамынэр алтангаж ертөнцийн мөнгөсийг үзүүлэн зайлуулан гэдгийг атуанкааруулан сануулгагч байна. Өмнө зүгт байгаа тангатын хараалыг өтөртөрн газрын аваарах сугаа өмнө зүгийн өмхийлэгтэн хараалын жигтрийг өтөртөрн газрын аваарах сугаа баруун зүгийн харилэгтний хараалын жигтэг харуулсан сумнаасуртан газрын аваарах сугаа зарилгийг үл хүндэтгэсэн үл хаашаасан дохуурсан даажигнсан доромжилсан тэрсэлцэн бөмбөрийг гал ус нартай нийлж энэ хорвоо ертөнцөөс алчхуулна. Ингээд Тэнгэрийн зарилгийн тэнцэшгүй хүчийг даяар олнон харуулахын тулд Тэнгэрийн зарилгийн тайллыг дараагийн дугаартан хүргэе. Харин тэрхүү эрхийг хэн чамд олгосон юм бэ? Гэвэл ийм нэгэн түүхийг энэ удаад зохис дурдъя. Эзэн бол миний хончоо. Би Библийг уншиж үзсэн. Тэн дээр Иесусийн хамгийн сайн шав гэж хэнийг хэлэх вэ гэсэн малчин хүнийг гэж үтсэн байл шүү дээ. Ард иргэдээ малчин болоо гэж хэлсэн баа шүү дээ. Монголын малчин шиг малчин шүү дээ. Хонь ямаа хариулдаг тийм малчин болоо та нар тэгэх юм бол гэгэрл хамгийн гэгэрлийн дээдлийн төвшөндөө очно гэж Есүс хүртэл хэлсэн байгаа шүү дээ. Тэгэхэд өнөөдөр монголчууд тэрийг нь Есүс шүтдэг монголчууд тэрийг тэ би ойлгохгүй байна. Үнэхээр зөв ингээд шүтэж байгаа юм бол бүгд малчин болох байхгүй ууг нь бол. Золион шилхийн үед бас зожиграхгүй соёлтой. Одоо манай энэ улс төрчдийн үгтлээж өмнөндөө шацах харавтал айгаад агшаад идэг тэр долларын эзэд мэддэж чинь яг өндөө жилийн малчтаас айх тэр цаг нь ирсэн байхгүй юу? Ийм л эгэл жирийн малчин Монголыг өнөөгийн дэлхийн хүн ард аврагч бурхнаа хэмээн харуулдаг хүлээж өгнө. Малчин хүний хүүхд төрхөөсөө эхлээд эцгийнхаа тэр малчин оюун ухааныг сүнсийг дагаж амьдарч байгаа учраас малчин болоод явцдаг. Бусдуудын хувьд бол бурхт нь байхгүй да. Өөрөлдвөл тэр малчин Монгол хүний сүнсний оюун ухааны удамшийн сангийн чинь цаана өнөөгийн хүн төрөлхтний хүлээгээд байгаа шин Чингис хаан, шин бурхад чинь байж байгаа байхгүй да. Мөн хин бурхад чинь. Яагаад ийм эгэл жирийн малчин Монгол бусдуудын хувьд бурхтны болоо? Тэдэнд бурхтын хүч чадалтай энэ зэрэгцэх хүч чадал юу байдгийн болоо гэвэл Тэнгэрлэг тэр оршихуйд боломжгүй юм гэж огт байдаггүй гинэ. Хонь мал дэлэндэн хорвоог орно гэж утардаггүй. Ховор бараа дагуулсан цоохор цаасандах өөрдөггүй. Огт болохгүй юмыг болно гэж боддог оройн дээд төрийнхөн гэгэн сүдэн залбирдаг.
нүүдэлчин гаралтай улс бол ганцхан манайх үлдлээ шүү. Тий. Тэгэл тэрийг л аваад ирчих. Морь оролдуулаад торхогоо идэл. Тий тэгэл ингээл Чингисээ яриад. Чингисээ яриад.